Сайн байцгаана уу? Та бүгдийн өдөр мэндийг хүргэе. Дэлхийн томоохон компаниудын ярилцлаганд энцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэвэл binary tree maximum path sum гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр энэ бодлого нь яадаг бодлого вэ? Яаж бодогддог бодлого вэ? Гэхээр за эхлээд ямар ч үсэн ямар төрлийн бодлого гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Тэгээ хэдүүлээ tree гэдэг төрлийн бодлого нь за модтой холбоотой тийм бодлого байна. За тэгээд харж байгаа ч энэ бол Z code дээр hard төвчний бодлого байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ бодлого Z code-ийн easy төвчний бодлого чинь ерөнхийдөө амаргүй шүү дээ, хэцүү. Тэгвэл энэ бол бүр hard төвчний бодлого байна. Тэгэхээр нэлээд бас хүнээс зур чадвар ойлгох шаардсан тийм бодлого байна. За тэгэхээр хэдүүлсэнд нь юу өгсөн бэ? Юу асуугаад байгаа юм бэ гэвэл хэдүүлээ ямар нэгэн тэр path байх юм байна. Тэр одоо зам байх юм байна. Ямар нэгэн зам байх юм байна. Тэр нь болохоор одоо sequence of nodes буюу дараас нь нөөдүүд байх хэрэгтэй. Тэгээд хажуу талд байгаа нөөдүүд нь ингээд нийлцсэн юм байна. Одоо холбогдсон байгаа. За ингэж энэ тайлбарыг уншиж бас тийм бол ойлгомжтой бол биш ээ. За тэгээд тэр нөөдөөс зөвхөн тэр дараалсан нөөдүүд дундаас ганцхан гарч ирэх ёстой. За тэгээд тэр зам бол заавал одоо энэ root нode буюу хамгийн дээдлэлт байгаа нодыг нь дайрж явах заавал аль бол байхгүй. Дайрж явсан ч болно, явахгүй байсан ч болно гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ path sum гэдэг нь юу гэж байгаа вэ? Тэр замд гарч ирээд байгаа нодуудынх нь утгуудынх нь нийлбэрийг нь хийгээд байгаа ах нь шүү дээ, тий. Тэгэнгүүт хэдүүлэн binary tree-ийн нэг root нode өгдөн. За тэрнээс хэдүүлээ хамгийн максимум, хамгийн их замын одоо нийлбэртийг нь олох нь. За тэгэхээр зам гэхээр бол ойлгомжгүй санагдаж байна те биднэрт. За тэгэхээр хамгийн доотын жишээнээс аваад үзье. Энд хідэн зам байна гэдгийг нь хэдүүлээ аваад үзье. За эхний зам бол яаж гарч ирж болох вэ гэвэл зүүн тишгээ явдаг нэг зам байж болно те. За аль эсвэл баруун тишгээ явдаг нэг зам байж болно. За аль эсвэл хоёроос ихсээд нэг рүү явна, гурав руу явдаг ийм зам байж болно. За тэгэхээр ерөнхийдөө зам гэдгийг одоо жоохон ойлгож ирж байгаа байх гэж найдаж байна. Тийм учраас хэрвээ 1-ээс 2 руу явдаг замын path sum буюу энэ замынх нь нийлбэрийг уусвал 1 дээр нэмэх нь 2 гэж болох нь шүү дээ. 1-ээс 2 руу явж байгаа. За тэгвэл 1-ээс 3 руу явж байгаа нь 1-ээс 1 дээр нэмэх нь 3 гэж гарч ирэх нь. Харин 2-оос 1 рүү 1-ээс 3 руу явж байгаа энэ зам дээр бол 2 дээр нэмэх нь 1, 2 дээр нэмэх нь 1, нэмэх нь 3 гэдэг юу гарч ирэх нэ. За тэгээд тэрний максимумыг нь олсвол за энэ нь бол 3 гэдэг юу гарч ирнэ. Энэ бол 4 гэж гарч ирнэ. Энэ бол 6 гэж гарч ирнэ. Тийм учраас 6 бол юу байх нь шүү дээ, тий. Хэдүүлийнх нь бол хувьд бол замын нийлбэр байх нь хамгийн максимум нийлбэр нь 6 гэдэг. Тийм учраас энд 6 буцаагдсан байх нь шүү дээ, тий. За тэгэхээр энэ бол амархан жишээ наа. Энэ бол үнэхээр одоо ойлгоход бол дэндүү амархан жишээ байна, тий. Тэнгүүд эндээс өөр хэдүүлээ жишээ аваад үзье. Одоо эндээс өөр нь ямар жишээ гэж болох юм бэ гэвэл хэдүүлээ за энд нь 2 гэдэг юу? Энд нь 1 энд холбогдсон. За эндээ дахиад одоо 3 гэдэг нод, эндээ 4 гэдэг нод, эндээ 5 гэдэг нодтэй. За энэ бол одоо арай комплекс жишээ болоод явчихж байна тий. Хэдүүлэнд нь маш олон зам байж болохоор байна. За тэгэнгүүт одоо магадгүй та бүгд бодож иж магадгүй одоо 2-оос ихсээд за угаасаа тэгээд бүх тэр нөөдүүдийнх нь нийлбэр нь осчвол тэгээд энэ бодлого чи болчих юм биш үү гэж бодож иж магадгүй. За тэгэнгүүт хэдүүлээ харъя. 2-оос ихсээд 1 дараа нь 3 дараа нь 4 дараа нь 5 гэд хэдүүлээ бодож ирсэн тий. Угаасаа хамгийн максимум нийлбэрийг олох юм чи угаасаа бүх нөөдүүдийнх нь зүгээр утгуудынх нь нийлбэрийг нь олоод бүх дундуур нь явчихад л болох юм шүү гэж бодож иж магадгүй. За тий хариулт бол үгүй. Ягаад гэвэл энэ дээр хэдүүлсэнд нь заагаад өгсөн байна. Юу гэж зааж өгсөн бэ гэхээр тэр нөөд тэр sequence-д ганцхан удаа орж болно гэж заагаад өгсөн. Тэр sequence гэдэг нь тэр замд гэсэн. Тэр замд ганцхан удаас орж болно гэж заагаад өгсөн. Тэр үндсэндээ юу гэсэн үг вэ гэхээр хэдүүлээ ингэж явахын тулд хэдүүлээ 2-оос мэдээж 1-ээс 2 рүү яваа. За ихсээ зүгээр амархнаар нь бодчих. 2-оос 1 рүү яваад дараа 1-ээс 3 руу яваад дараа нь 3-аас 4 рүү яваад 4-өөс 5 руу шууд явах зам байхгүй шүү дээ. Тийм учраас дахиад 3 руу явж байгаа учраас 3 давтагдчихж байгаа биз дээ, тий. Тэгэхээр хэдүүлээ ингэж бодож босхгүй байх нь.
Тэгэхээр энийг өөрөөр юу гэж бодож босох юм бэ гэвэл хідүүсээ нэг дээр салж гин те нэг дээр салж гин. Нэг дээр ингэж хоёр салж гин. Нэг дээр хоёр салж гин. Тэнгүүх 3 дээр очиж салж болохгүй. Яагаад салж болохгүй вэ гэхээр угаасаа нэг л удаа салах хэрэгтэй байх нь шүү дээ. Тухайн зам нэг л удаа салах хэрэгтэй байх нь. Нэг дээр салцсан бол 3 дээр дахиж салж болохгүй. 3 дээр салцсан бол нэг дээр угаасаа салж болохгүй. Ингэж ийм утгатай байх нь шүү дээ, тий. Тэгэхээр хэдүүсээ энэ дээр сайн анхаарах хэрэгтэй. За, одоо яагаад энэ бас тодорхой хэмжээнд хэцүү бодлого вэ гэдг нь бас юу яаж харагдаж байгаа байх гэж найдаж байна. За, энийг хуусаад хаваад доор тавьчих. За, ер нь бас яагаад тийм амаргүй бодлого вэ гэдг нь бас харагдаж байгаа хаа гэж найдаж байна. Хэдүүсээ одоо. За. Хэдүүсээ энэний өөрөө тэр максимум одоо юуг нь олъё шүү дээ. Замынх нь уртыг нь хэдүүсээ олъё. За, мэдээч хэдүүсээ DFS гэдэг аргыг ашигласан, depth first search-ийг ашигласан. За, ерөнхийдөө модны бодлогоодыг ерөн бодохдоо DFS-ээр бодож бас зүгээр гэдэм дөө. Ерөн хамгийн амархан харагдах болоод хамгийн амархан ерөнхийдөө бүтцтэй нь DFS байгаа. За, ерөн BFS-ийг ашиглаж болно. Одоо breadth first search тэрийг ашиглаж болно. Гэхдээ breadth first search-ийг ашиглаж ирсэнээр DFS-ийг ашигласан дээр. Яг тэгвэл DFS бас recursion ашигладаг. BFS бас одоо нөгөө breadth first search-ууд юу ашигладаг вэ гэхээр Q-г ашиглаж байгаа шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө DFS бас надад бас хамгийн зүгээр нь санагддаг. За, тэгэхээр хэдүүсээ яах вэ гэхээр за 1 2 1 3 4 гэдэг нэг зам байж үзэж байна те хэдүүсэнд нь нэг зам байж үзэж байна. За, энэний хэдүүсээ Newsbreak нь олоод үзье та те. За, risk-гүй хэдүүсээ сам гэж өвч. Хэдүүсээ Newsbreak нь олоод үзье та. Тэгвэл 2 дээр нэмэх нь 1 3 3 дээр нэмэх нь 3 6 4 дээр нэмэх нь 6 тэнцүү 10 тийм ээ 10 байж үзэж байна. За, тэнгүүд хэдүүсээ өөр 2-д ингэж яваад одоо 4-ийг оруулахгүйгээр ингээд хэдүүсээ нэг зам гаргаад үзье та. Энэний нийтбэр нь хэд 11 гарах хэрэгтэй тий 11 гар. За, тэнгүүд энэ яг хамгийн урт нь муу юм уу биш юм уу гэдгийг хэдүүсээ одоо юу яагаад үзье. Тэнгүүд сая бас хэдүүсээ нэг дээр нөгөө нэг салгалтаа хийсэн шүү дээ тий нэг дээр салсан. Нэг дээр салсан ингэж салсан. Нэг дээр ингэж хоёр тишийг явж штэ тий нэг дээр хоёр тишийг явж байна. За, тэгвэл нэг дээр хэдүүсээ салгахгүйгээр өөр тоон дээр 3 дээр салгаад үзье та хэдүүсээ 3 дээр салгаад үзье. 3 дээр салах. За, 3 дээр салж байгаа бол угаасаа нэг дээр салахгүй нь тодорхой тий. Тэгэхээр 3 дээр нэмэх нь 4, 7 дээр нэмэх нь 5, 12. За, гэхдээ тийм учраас хэдүүрийн максимум одоо юуны утга бол тэр замын утга бол 12 гэж гарах нь шүү дээ тий ерөнхийдөө. За, энэ одоо бодлогыг ерөнхийдөө ойлгосон байх гэж найдаж байна. Ерөнхийдөө ямар хуу юм асуугаад байгаа бодлого вэ гэдгийг ерөнхийдөө ойлгосон гэж найдаж байна. Ерөнхийдөө тэр салахгүй дээр бол хамгийн том ойлголт явж байгаа юм шүү дээ. Энд чинь мод учраас угаасаа энэ нөөдөөс бол ихсгэн тодорхой. Тийм учраас энэ нөөдөөс 2 салж болно. 2 салаад явсан чинь хэдүүсээ 10 11 гэдэг утгуудыг олсон тийм ээ. За, тэнгүүд дараа нь энэ нөөдөөс салахгүйгээр хэдүүлээ энэ нөөдөөс салж болно. Яагаад гэвэл энэ нөөдөөс угаасаа энэ хоёр нөөдийн одоо эцэг нь гэх юм уу тий эцэг нь одоо parent нь шүү дээ тий. За, тэгэхээр энэ одоо бодлогыг ерөнхийдөө яаж одоо ямар хөө бодлого вэ гэдгийг ойлгосон байх гэж найдаж байна. Тэгвэл яаж бодох юм бэ гэдэг бол бас нэг асуудал байна тий. За, тэгэхээр хэдүүлээ бодох арга бол юу вэ гэхээр мэдээж DFS-ийг ашиглаж бодно. За, маш сонирх хөстэй бодлого байгаа. За, тэгэхээр 1 2 За, яг л ижлэгийн жишээн дээр хэдүүлээ жишээ авъя. 4 5 Тэ? Энэ яг л ижлэгийн жишээн дээр жишээ авъя. За, тэгэхээр хэдүүлээ яах вэ гэхээр DFS гэдэг чинь угаасаа depth first гэдэг чинь гүнд нь тултал яваал гэсэн үг шүү дээ. Тэ зүүн тал руугаа эхлээд явна. Гүнд нь тултал явна. За, тэгээд хэдүүлсэнд нэг хариугаа хадгалах нэг race гэдэг нэг хөлсөгч авчи хэдүүлээ. Түзээ нэг за, DFS-ус энэ миний юунд харагдахгүй байгаа юм байна. За, тэгэхээр энэ ойрхон бичиж ингээд DFS. За, тэгээд хэдүүлээ нэг sum гэдэг нэг хөвсөгч авна тийм ээ. Sum гэдэг нэг юм хөвсөгч авчих. За, sum бол угаасаа тгээс хэсэг нь тодорхой тийм ээ.
Тгийс хэсэг нь тодорхой. За тэгэхээр хэдүүсээ одоо тэр нөгөө нэг юуныхаа юуг нь авах гээд байгаа шүү дээ тийм. Уртыг нь авах гээд байгаа. Уртыг нь гэж би буруу ярьж байна. Нөгөө утгыг нь авах гээд байгаа. Нөгөө замынхаа утгыг нь авах гээд байгаа шүү дээ тийм. За ихсээд хэдүүсээ зүүн тишийг явнаа. Угаасаа хаанаас ихсэх нь тодорхой эндээс ихсэх шүү дээ. Энд чинь нөгөө root node юм чинь тийм. За тийм учраас хэдүүсээ зүүн тишийг явсоо. За зүүн тишээ явсан чинь хэдүүсээ энэ 2 гэдэг чинь өөрөө доороо ямарваа нэгэн изүү юу байхгүй штэ. Одоо нode байхгүй нэ тэ child node бол байхгүй. Тийм учраас 2 гэдэг бол 2-ыг л өөр дээрээ хадгалчих юм байна. Одоохондоо бидний олцоод байгаа хамгийн максимум тэр юуны замын утга нь юу вэ гэхээр 2 гэдэг замын утгатай болчихсон штэ. Угаас тгээс 2 изүү юм чинь тэ. Зөвхөн 2 гэдэг энэ нодыг авахт хідүүлээ 2 гэдэг утгатай болох юм. За тэгэнгүүт хідүүсээ юу руугаа буцнаа. Нэг рүүгээ буцна. За гэтээ нэг рүүгээ буцаад хідүүсээ шууд тэр самыг бол бодохгүй шүү дээ. Ягаад бодохгүй вэ гэвэл хідүүсээ нэгээс баруун тишээ явах зам байна тийм ээ. Тийм учраас хідүүсээ нэгээс баруун тишээ явчих. Баруун тишээ яваад 3 дээр ирдээ. 3 дээр ирсэн чинь хідүүсээ гүндэн тултал явсан. Одоо хідүүсийнх нь хийгээд байгаа search чинь гүндэн тултал яваа гэдэг search штэ тий. Тийм учраас хідүүсээ гүндэн тултал яваагүй. Тийм учраас зүүн тишээ явнаа. Зүүн тишээ явсан чинь одоо хідүүсээ гүндэн тултал бол явчихсан. Тэ дөрвийн доороос ямарваа нэгэн нөөдүүд бол алга. Тийм учраас 4 гэдэг бол 4 гэдгийг буцаах нь. Тийм учраас хідүүсээ 2 гэдэг утга биш. Одоо 4. 4 чинь угаасаа 2-оос изүү юм чинь тийм ээ. За тэнгууд 4 гэдгийг буцаангууд одоо 4 чинь бол ийшээгээ буцсан шүү дээ. 3 руугаа буцна. За тэнгууд 3 дахиад гүндэн тултал явж чадсан уу? Үгүй ээ, чадаагүй. Хэдүүлээ 5 гэдэг зам дахиад байна. 5 руу очсон. 5 бол гүндэн тултал явсан шүү дээ. Доороо ямар нэг нөөд байхгүй юм чинь 5 гэдэг бол 5-ыг буцаах нь. Зөвхөн 5 гэдэг юу руу очиход л хэдүүлээ сам нь бол одоо тэр замын утга нь бол 5 гэдэг юуг бол авчих нь шүү дээ. За ягаад би энийг ингэж дарж яваад байгаа вэ гэвэл угаасаа 2 4-өөс 5 нь изүү байгаа учраас хэдүүлээ максимум нь осох гээд байгаа учраас энэ одоогоор харчаад байгаа хамгийн их тоогоо би сам дээр хадгалж яваад байгаа гэдгийг анхааруулъя. За тэгвэл 5 ингэ буцсан юм чинь 5-ыг буцаалаа. 5-ыг буцаацсан. Одоо хэдүүлээ энэ 3 дээр салгаас тийхэд 3 дээр ингээд энэ замыг хэдүүлээ бодох боломж биш үү энэ зам. 3 4 3 5 гэдэг замыг хэдүүлээ бодох боломж байна тий. Яагаад гэвэл хэдүүлээ 4-өөс юу буцахыг мэдж байгаа 5-аас юу буцахыг нь мэдж байгаа. Тийм учраас хэдүүлээ энэ нөөдөн дээр бодолтой хийх нь. 3 дээр нэмэх нь 4 нэмэх нь 5 гэдэг бодолтыг хийх нь шүү дээ тий. Хэдүүлээ ягаад гэвэл 4-өөс 3 руу 3-аас 5 руу учраас энэ бүгдийн нийлбэрийг нь олсоо энэ дээр 12 гарна. За 12-ыг эндээ хадгалчихъя. Энэ байхгүй болоод 12 тийм ээ. За би тэр за самыг нь би ингээд харуулсан юм байна. За сам нь за ингээд харагдахгүй байгаа юм уу? За ингээд за би жоохон наашаага бичье тий. За тэнгууд энд хэдүүсээ 12 гэдэг утгыг нь ингээд осчиж гинөө гэдээ ойлгочих босох нь. За тэнгууд хэдүүсээ яах вэ гэхээр одоо 3 гэдэг утга чинь одоо гүндэн тултал явцсан шүү дээ. 3-ынхаа одоо хэдүүсээ доошоо 2 нөөд рүүгээ айс ясан рүү нь явцсан. Тийм учраас хэдүүсээ 3-ыг буцаана. За 3-ыг буцаахдаа учир утгатай буцаанаа хэдүүсээ. Яагаад гэвэл хэдүүсээ 2 удаа салгаас тийж болохгүй шүү дээ. Хэдүүсээ ингэж яваад нэг бол ингэж явна тийм ээ. Айс эсвэл ингэж яваад нэг бол энэ 4-өөр ингэж явна. За энэ хоёр аргаж угаасаа байгаа шүү дээ тий. Тийм учраас хэдүүлээ 12 гэдэг утгыг нь олцсон юм чинь за би ойлгосон байх гэж найдаад энийг арилгах чи тийм ээ. За энийг ингээ арилгах чи. За 2-оос бол 2 буцах нь бол тодорхой энэ бол амархан байна. Тэнгүүд одоо 3-аас аль нь буцах юм бэ? 4 буцах юм уу 5 буцах юм уу? За энэ дээр хэдүүлээ сонгоц хийх хэрэгтэй болж штэ. За угаасаа хэдүүлээ максимумыг нь осгож байгаа юм чи угаасаа ихийг л буцаахан тодорхой. 2 одоо child нүүдийнхоо тий 2 child нүүдийнхоо 2 хүүхэд нүүдийнхоо хэдүүлээ аль ихийг нь л буцаачихна. Тийм учраас 3 дээр нэмэх нь 5 буюу 8 гэдэг утгыг энэ дээрээ хадгалаад тэнгүүтээ 1 рүүгээ буцаахтаа 8-ыг буцаах нь шүү дээ. Тэнгүү 1 дээр ирж байгаа нийлбэр нь хэд болох вэ гэвэл 1 дээр нэмэх нь 2 нэмэх нь 8 болох нь.
За тэнцүү 11 тийм ээ. За гэхдээ энэ сам нь угаасаа өөрчлөгдөхгүй. Угаасаа хэдүүзэн нь хамгийн максимум бол 12 гэдгийг нь хэдүүзээ осчиж байгаа тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө ингэж явах нь байна. За нэг зүйлийг анхааруулж хийх хэрэгтэй энэ бодлогон дээр хамгийн чухал зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр за 12 гэдэг утгыг бол хэдүүзээ энэ дээр орчихлоо. За гэхдээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр хэдүүзээ хасах тоо энэ дээр орж ирж болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Хасах тоо энэ дээр орж ирж болно. Энэ бол хамгийн чухал зүйл нь энэ бодлогын хэцүү болгож байгаа бас зүйлсүүдийн нэг нь бол хасах тоо энэ дээр дан нэмэх тоо бол байхгүй байх нь шүү дээ. Тэгээ энэ дээр хасах дөрөв ороод ирчтэй гэж бодоход хэдүүсээ яах юм бэ гэдэг асуудал байна. Тэгвэл яаж зөвхөн энэ замын уртыг олох юм? За хэдүүсээ хасах дөрөвтэй энэ бүтэн энэ замын утгыг олсоо гэж бодоход чинь эн чинь 3 дээр нэмэх дав хасах дөрөв гэдэг чинь 4 гэдэг утга гаргана. Тэнгүүд энэ том одоо замыг олж ирснээс хэдүүсээ зүгээр энэ дөрвийг алгасаад энийг болцсон дээр байгаа зү тий. Яа тэгвэл энэ 8 гэдэг утгыг гаргаж ирнэ штэ. Энэ зам бол. Тийм учраас хэдүүсээ яах вэ? Яаж энэ дөрвийг хасах юм бэ гэхээр хэдүүсээ энэ дээр дөрвийг буцаах биш. Эндээсээ дөрвийг хасах дөрвийг буцаах биш. Эндээсээ зүгээр тгийг буцаачихна. Тгийг буцаачихна. За үндсэндээ бас юу юм бэ гэхээр хэдүүсээ хасах одоо 3 руугаа буцаах утгаа хасах 4 5 болон тгийн максимумыг л ерөнхийдөө буцаах нь байна гэж ойлгож байна. За 5 нь бас хасах байлаа гэж бодоход энэ дээр хасах байлаа гэж бодоход хэдүүсээ тгийг буцаах нь шүү дээ. Тийм учраас эн чинь юутай ижилхэн бэ гэвэл доошоогоо ямарваа нэгэн нөөд яваагүй гэдэгтээ ерөнхийдөө ижилхэн босчихж байгаа шүү дээ. Утга учрынхаа хувьд. За тэгэхээр хэдүүсээ энийг кодчилж үзцгээе. Одоо код нь ямар хөө байдлаар бичигдгийг хэдүүсээ харцгаая. За хэдүүсээ кодчилж үзцгээе. За тэгэхээр хэдүүсэнд нэг sum гэдэг нэг хөвсөгч хэрэгтэй тий. За тэрийг хэдүүсээ тгээс ихсүүлэхгүй зүгээр root-ээс нэг ихсүүлээд үзье. За тэгэхээр угаасаа ганцхан root нь байлаа гэж бодоход root-ийг нь зүгээр хадгалчих нь шүү дээ тий. Тийм учраас тийм юу бас биш ээ. Нэг тийм чухал зүйл бол одоо энэ дээр хадгалж байгаа зүйл бол биш байна. За хэдүүсээ sum-ыг юу яа. За тэгээ энийг самыг юу ячиж. За угаасаа DFS-ийг ашиглаж байгаа учраас хэдүүлэнд нь юу хэрэгтэй вэ гэхээр угаасаа өөр функц хэрэгтэй тийм ээ. Хэдүүлэнд нь одоо DFS-ийг хэрэгжүүлэх нэг тийм функц хэрэгтэй. Тэгээ энийг мартаж байсахгүй. Энэ тэмдгийг бол мартаж байсахгүй. Яг гэвэл энэ race би бичээдэх юм. За sum гэж үчэн те. За ерөнхийдөө ихэнхдээ race гэж үчдэг те. За гэхдээ яг хэдүүлэн бас sum гэж бичиж. Тэгээд энэ тэмдгийг хэрвээ мартчихвол хэдүүсээ энэ дээр самыг бол буцааж чадахгүй шүү дээ. Энэ тэр тэмдэгэнд байж энэ самын одоо санах хой дээр хадгалагдж байгаа утгыг нь хэдүүсээ сольж байгаа тийм ээ. За энэ бол call by reference гэдэг техник байгаа. За root-ийг хэрвээ root нь бол юу босчвол одоо энэ хэдүүсээ base case бичиж шүү дээ. Root нь хэдүүсээ нуус одоо ямарваа нэгэн нөөд рүү заахгүй ч хэдүүсээ шүү return хийх хэрэгтэй. За тэгээд тгийг return хийх хэрэгтэй тийм ээ. За тиймүүд хэдүүсэнд нь left max гэдэг зүйл хэрэгтэй. За зүүн талынхаа хамгийн максимум тэр самыг нь олно шүү дээ тий. За тэр юуг нь олоход хэдүүсээ за аюулгүйгээр нь хэдүүсээ max гэж биччихье. За тэгээд хэдүүсээ race гэж яагаад. За тэгээд тэгтээ юу вэ те. За яагаад энэ тэгтээ юу яаж байгааг хэдүүсээ сая харсан те. Яагаад гэвэл энэ нь өөрөө нэг нөөд нь өөрөө хасах тэмдэгтэй байж болно. За тэр хасах тэмдэгтэйг авч ирснаас хэдүүсээ тгийг авсан хэдүүсээ максимум утгыг нь олоход бол хамаагүй хэрэгтэй шүү дээ. За тэгмүүд хэдүүсээ write max гэж байгаа. Дахиад max dfs root write race tick. За ингэчих нь байна. За тэгээ буцаах за би буруу бичиж байна. Буцаах болоогүй. Хэдүүсээ race дээр хадгалах хэрэгтэй шүү дээ. Race дээр юу хадгалах хэрэгтэй вэ гэвэл maximum хадгалах хэрэгтэй тий. За би race л гэж бичиж байгаа юм. За sum шүү дээ. Sum дээр maximum хадгалах хэрэгтэй. За юуны maximum бэ гэхээр root тухайн root-ийнхаа утга тийм ээ. Тухайн root-ийнхаа утга left max дээр нэмэх нь right max. За энийг юу яаж хадгалах юм байна. За тэгээд энэ дээр одоо юугаа буцаах юм бэ гэхээр гэвэл right maximum left max-ийнхаа аль ихийг нь буцаачих юм байна. Тэгээд ерөнхийдөө энэ ингээд болох нь байна. За энэ мөр болгон дээр нь би тайлбар өгөөд явхад юу гэхээр за энэ нь бас илүү гоё жишээ байна. За энэ дээр бас тайлбар өгөөд явхад хэдүүсээ ихсээд хасгаар бас ихсэн тийм ээ. Ихсээд хасгаар бас ихсэн. За тэгээд
За журын ягаад тийшэрч. За эхлээд хасгаараас эхлээд. За хасгаараас эхлээд итүүзээ явах нь. За тэнгууд left max гэхээр хасгаарынхаа зүүн талд байгаа хамгийн максимум утгыг нь олох нь байна тийм ээ. За тэнгууд явсоо зүүн тишийг явсоо дахиад 9-ийнхоо зүүн талд байгаа хамгийн максимум утгыг нь олох нь. Хамгийн максимум утга гэсэн чинь энд ямар нэгэн нode байхгүй байгаа учраас шууд return 0 хийчих нь шүү дээ. Return 0 хийчих нь. Дахиад тэгсэн чинь энэ дээр хийсэн чинь баруун талд руугаа яваад үзээ л да. Баруун талд руугаа яваад үзсэн чинь дахиад return 0 хийсэн. Тийм учраас баруун тал зүүн талынх нь максууд нь тэг байгаа учраас хэдүүсээ 9 гэдэг утгыг авах нэ. Тийм учраас энэ доотлолт байгаа энэ жижигхэн замын утганоос 9 хэд тэр сам дээр бол хадгалагдах нь шүү дээ. Тэгмүүд 9-өөсөө буцаах утга нь хэдүүсээ энэ дээр харагдаж байна. Root-ийнхаа юун дээр утган дээр right max left max-аа add хийгэн. За энэ дээр бас хэдүүсэнд нь add хийх гэсэн юм байхгүй тэг байгаа учраас шууд 9-ийг буцаахна. За тэгмүүд хасах харав дээр ирээд хэдүүсээ ямар нэгэн юу яахгүй бодохгүй. За эхлээд хэдүүсээ баруун руугаа явна. Тэ сая эхлээд зүүн рүү явсан чинь одоо баруун руугаа явна. Баруун руугаа явчаад энэ бол хэдүүсээ хамгийн доотлолт нь очоогүй гэдгийг мэдчихэж байгаа. Тэ хамгийн гүндэн доотл яваагүй гэдгийг мэдчихэж байгаа. Тийм учраас хэдүүсээ 15 руугаа явах нь. 15 руу. Яг тэгвэл зүүн талынхаа энэ нүүдийнхөө хувьд зүүн талынхаа максимумыг нь олох ёстой шүү дээ. Энэ нүүдийнхөө хувьд. Энэ нүүдийнхөө хувьд. Зүүн талынхаа максимумыг олсон чинь 15 гэдэг утгыг буцаачлаа. Баруун талынхаа максимумыг олсон чинь 7 гэдэг утгыг буцаачлаа, тийм ээ. За тэгэхээр хэдүүсээ энэ хоёр утгыг хооронд энэ гурван утгыг хооронд нь нэмээд энэ нийт замын максимум утгыг нь энд олоод тавьчих нь. За энэ хэд 42 гэдэг тоо гарах юм байна тий. За тэгээд олоо тавиад тэнгууд хэдүүсээ дээшээ гарахтаа эн чинь сая нөгөө нэг хуваалтаа хийчихэж байгаа юм чи. Энд дээр хуваалтаа хийж байгаа юм чи. Тэгэхээр дээр хуваалтыг хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёр замын аль нэгийг сонгох хэвээр. Тэрний максимумыг сонгох хэвээр гэдэг нь бол энэ юу байх нь шүү дээ тий. Тэрний максимум сонгоно гэхээр 15-ыг сонгож байна. 7-ыг нь хаяад 15-ыг нь сонгоод тэрийгэ return хийж байгаа байх нь шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө бол ийм утгатай байх нь вэ шүү. За тэгээд хэдүүсээ бодолтой нэг шалгаад үзцгээе. За алдаа гаргасан байж бас магадгүй. Хэдүүсээ харцгаая. За энэ дээр бол алдаатай байна гэж юм. За би юун дээр алдсан юм бол алдсан зүйл харагдахгүй. Энэ дээр алдсан юм биш. Энд би race гэж бичиж явсан. Тэр ер нь race ер нь айгу тасчихжээ. Ядвар самыг бол нэг хий байдаггүй. За хэдүүр ингэ нь бол болж байна тийм ямар ч асуудалгүй. За тэгэхээр ерөнхийдөө энэ бодлого бол ингэж бодогдох нь байна. За мэдээж энийг ойлгоход бол хэцүү. Read code дээр зүгээр hard төвшний бодлогыг зүгээр hard гэж бичсэн байна гэж бол байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд учир шалтгаантай хэцүү бодлого бол мэдээж hard гэж бичиж байгаа. За гэхдээ энэ бодлогыг ойлгоход бол тодорхой хэмжээнд хувь хүнээс бол мэдээж хичээл зүтгэл гарна. Тэгээд сайн хийгээд байх тусмал ерөнхийдөө ойлгоно. За тэгээд мөн тэр тайлбарыг сайн үзээрэй гэж би та нарт зөвлөж байна. Тайлбарыг үзээд энэ бодлого одоо энэ бичсэн кодоо ингээд нэг бүрчлэн хараад байх тусам илүү ойлгомжтой болж ирснэ. За тэгээд өнөөдрийн хичээлтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. Тэгээд өнөөдрийн хичээл таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Ямар нэгэн ойлгоогүй зүйлс комент хэсэгт бичээрэй.